Монгол дэмжлэх боломжгүй энэ 30 өвчнөөр өвчлсөн хүүхдүүдийг ямар ч зохицуулсан бодлого байхгүй. Ганц бодлого байгаа хөөрхий чаваас мөнгөтэй гадагтны орныг зориод дэмжлүүл мөнгөгүй нь одоо яа гэхдээ одоо харамсалтай байна. Хоногоо тоолоод энэ хорвоос буцаа гэж штэ. Ямар амар юм. Тэр мөнгөтэйнүүд нь гадны орнд дэмжлүүлээд буцаж ирээд баримтаа бүрдүүлээд 5% буцааж ав гэж. Эрүүл мэндийн яам арайчтэй. Ямар ч зохицуулсан бодлого байхгүй. Аргаа барсан хүмүүс хандив гуйж дээ. Энэ хандив гуйхгүй бодлогын төрөөс зохицуулаад өгчөөч. Би ингэ залуу хүн их чинь ах их чинь байна, аав ээж нь байна. Миний дүүг ингээд имшлүүлэх зардлыг ингээд төрөөс зүгээр зээлээр олгоод өгөөч. Ах их чинь төл чинь аав ээж нь байна. Энэ төлбөрийг чинь 5-аас 10 жилийн дотор төл чинь энэ төлбөрийг ингээд зээлээр олгооч гэж төрийн ордон бүх сайд ер нь бол хөдөлмөр нийгмийн хамгааллын арин зай сайд эрүүл мэндийн яамны сайд ерөнхийлөгч бүгдэнд нь өгсөн. Одоо бичгээр өгөөд хариу өгөхгүй учраас ингээд хариугаа авъя гэд талбайн баруун тал дээр ингээд суулт зарлаад байж юм л да. Хандив гуйж байгаа хүмүүс амар их байна. Их байна. Энийг төрөөс зохицуулаад зүгээр бид нар зээл өгчөөч. Тэр зээлийг чинь ах их чинь аав ээж нь төлөе л гэдэг. Энэ дээр ямар ч хариу, ямар ч сайд дарганаар хариу өгөхгүй. Би хариу авмаар энэ. Хариу автлаа одоо ордны баруун хаалган дээр суухаас гэрт маань дүү маань ингээд өвдөд хахад би гэртээ яаж зүгээр байх юм. Би энэ эрүүл мэндийн даатгал төлж байна. Эмчлүүлж чадахгүй бол энэ даатгалуудыг би төлмөөргүй байна. Энэ даатгалыг төлөхгүй гэж бүр залуучуудыг уриалмаар байна.